それでないのよりファンキーな友達連れてパーリータイムどうしてる電話越し君は元気ないねでもそんなの気にしないででもそんなの気にしない何が食べたいとかそのくらいも決められないなら欲してるもの手に入れられてるかってもうそんなの気にしないでもうそんなの気にしない些細な愛で感じたいの感情はちょっとファンで振りまいてよ Your love もっと DJ 踊れるやちょうだい All night フロア最善 Hey, Hi. Sanctus Muhtoja. Мөх бат. Хоёр ярьж байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр 7 сарын 4 болж байгаа. Тэгээд маргааш би онцгой Улаанбаатараас бодлоо. Бодлоо гэж дууссан байсан. Тэгээд тэрнээс өмнө сайхан гадуур явах гээд гадуур явах гэдэг хаашаа явах вэ гэхээр өнөөдөр бид хоёр Санкти боёо Орсын гоё том худалдааны зах хүнсний захыг харуулж байгаа. Манай байртай нэг хаваад байгаа. Бид нэр бол дандаа тийшээ орж явдیں۔ Тэгээд юу тэразцуугаа хаана дөрөв гэхээр тэраз маань Синай площадь гэж байдаг. Бид бол тэразст ойролцоо гэжтэй тэр Бэлэн мастер. болж шин. Тэр мастер шин. Тэгээд юу? Яа, спорт. Маскавчаа. Угаасаа зүтгөө маа. За. Тэгээд юу? Бид хоёрын очиж байгаа газар бол Синной рынок гэдэг. Синной гэдэг үг маань Синай лөө. За. Энэ өвс гэх үгтэй одоо нөгөө мал иддэг өвс. Тэгээд юу? Тэр юмыг яагаад Синай гэж нэрсэн бэ гэхээр Синай рынок бол Синай площадь гэж байгаа. За эхлээд дараалаа. Эхлээд Синай рынок маань Синай площадь гэдэг юунд байдаг? Талбай дээр байдаг. Тэр газар маань ерөнхийдөө аль дээр 18600 хүртэл том талбай буюу Большая площадь гэж нэрлэдэг гэсэн. Тэгээд тэрнээс хойш 19-20-р зуунаас түүнийг площадь Мира гэж нэрлэсэн. Тэгээд сая 1800-1900 он хүртэл тэр талбайг юу яадаг гэсэн. Буцаад Синай площадь гэж нэрлэхээр болсон. Одоо тэгээд бид хоёр очиж байгаа газар бол Синной рынок. Тэр худалдааны төв бол ерөнхийдөө 200-300 жил гаруй байсан. Тэгээд юу тэнд ойролцоогоор өдөртөө одоогийн байдлаар 25,000 хүн явдаг өдөрт орж ирсэн. Өөр энэ газрын Синай площадын талаар мэдээлэл юу вэ гэхээр Синай площадь дээр нөгөө Орсын уран зохиол уншижсэн хүмүүс мэдэх ах преступление наказание гэдэг зохиолын үйл явдал болж байсан. Тэгээд
Дорогой, nice. Танхид бол энд ингээд захна байдаг. Олон хүмүүс авдаг. Тэгээд ихэнхдээ бол энд ирж байгаа ногоонууд нь бол юунаас Дунд Азийн улсуудаас ирдэг. Одоо Туркменистан, Тажикстан, Узбекистан гэдэг. Тэгээд юунууд нь баталгааг нь бол хэлэхэд хэцүү. Жохон авахд ядрагтдаг хөтэй хэвлээ. Өөрөө сонгож авдаг. Та өөрт чинь ингээд тавуулж өгдөг. Тавуулж нь шуудалж өгдөг. Тэгээд нэг цаана ингээд мохоо юмтай холж мөлөд ч юм уу эсвэл нэг гадналтай юм гоё харагдаж байгаа мөртлөө дотоорчлол нь яг ингээд өөрөөсөө ингээд уутлах хөтөн аймаг нэг муухай. Тэгээд тийм хуурах юм магадaltaй байдаг. Тийм болохоор жоохон сайн харж байгаа эсвэл таньдаг хүнтэй болоод ч юм уу гэх мэтлэн маягаар харж хийх хэрэгтэй. Тэгээд юу ерөнхийдөө бол өвөл 4 үйлрэл дандаа байна. Тэгээ хүнс ногоо нь бол ингээд нэлээд хямд. Дэлгүүрээс нэлээд хямд. Тэгээ олон тэгэл Аз юм уу эсвэл нөгөө хүнээсээ хармаарж байгаа л энүүднээс янда хэр сайн мохон хамаарна да. Тийм тэгээд янз бүрийн одоо жимс зардаг. Тэгээд бүх олон төрлөөрөө зарим жимсүүд нь бүр аймаг сонирхолтой. Одоо жишээлбэл бол энд бол анх удаа нэг хар өнгөтэй помидор арсан. Хар өнгөтэй помидор. Нөгөө тийм байдгийг ч мэдээгүй. Яг олон төрлийн сортын луумгууд байлаа л да бас шар, улбар шар, цагаан яг цаанаас байдаг. Тэгээд шар бол шав шарыг харж байгаагүй. Тэгээд юу нэг удаа ээжсэн би. Яг найзтайгаа яваад тэр найз маань Тажик хүн Тажикстаны иргэн. Тэгээд хамт явж байхдаа цаатгач нэг тажик хөдөлгөгчтэй таараа тэгээд тэр нь биед ингээд сайн уу миний дүү минь юу юм гэж гэх мэт ингээд ингэж агаад ятсан. Миний найз татгшаа ороод өөрөө сонгоод авчихгүй юу да гэх мэт тэнгүүд би бүр what really ингэж болох юм уу гэж тэрнээс хойш ингээд нэг нэлээд хоног юутай явдаг гэсэн. Тэр найзтайгаа явдаг гэсэн. Тэгээд татгшаа орж ивэл миний өмнөөс юм авч өгвөл гэх мэт тэгэхгүй бол нөгөө одоо жишээлбэл юм авахд чиний авсан юмных чинь нэг 50% нь аймаг гоё, 50% нь муудсан, эсвэл хязгаарсан, эсвэл гэх мэтлэн тиймэрхүү юм байдаг. Гол нь нөгөө хамгийн зөвүүн юм нь юу вэ гэхээр нөгөө уутууд нь тунгалаг биш. Аймаг хавхаар тэгээ дотор нь юугааг нь харцлахгүй. Тэгээ мөнгөний авч ээжлээ гарт нь одоо өгнө. Гарт өгнө тэр юм. Тийм болохоор тэр нь аймаг нэг хог юм байд юм аа. Хэцүү, хогийн хэцүү. Тэгээ нэг юм хөөд. За би нэг мөнийг алтчихлаа. Мохтойг алтчихлаа нэ. Шалтайхас. Тэр нь олчлаа. Тэглээ. So, юу хараад? Хараад л. Kiwi. За тэгээд юу өнөөдрийн бичлэг ингээд дуслаа бид хоёрын. Одоо миний хувьд бол би өнөөдрийнхээ хангалттай бичлэгүүд авчлаа. Тэгээд юу болно л та. Тэгээд юу чи цагаан биш юм. Да бас тоочлаа би харуулаад өгөх юм уу? Ингээ харуулж болно ш. Харгал. Окей. So ini дуусах гэдэг шүү дээ энийг. За юу Анго хармаар. Анго. Гармараа угаачих тухтаа сууж юм дээ. So одоо нэг боломж боллоо надад. Би нэг хэсгийг хасчих. So энэ хүн намайг үгээ дуусгахыг өгөхгүй. Тал. За, тэгээ одоо юу? Хэвлээ.
Чарт би нүнээс олж мартчихлаа хэлж байсан юм аа. Чамаа яаж хэмжих болсон юм. Энэ нь ганцаар өрөлдөж байгаа хгүй энд. Ганцаар гэжтэй сургуулийн хоёр хүүхэдтэй тэгээ гуруулаа үлдсэж байгаа. Тэгэл мэдгүй тэгэл юу их юм бүү. За тэгээд Гараад үзээ. та бүхэн үзсэн баярлалаа. Энэ үнийг игнордоорой. Тэгээд Монголд уулзсан хүмүүстэй Монголд уулзсан. Утгагүй явцсан гэхдээ энэ бичлэг аль дээр. Одоо Монгол ирсэн бат гарчихсан л да. So бүгдэнд нь таалагдсан баг. Тэгээд бие бодож боломжтой байцгаагаарай. See you around soon.